Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч энэтхэг улсад айлчж байна. За түүний хийж байгаа айлчлал нь 4 өдрийн айлчлал болох бөгөөд даваа гарагийн өдрөөс эхлэн айлчлал нь эхэлсэн байна. За даваа гарагийн орой Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance гэр бүлийн хамт энэтхэг улсын ерөнхий сайдын өргөөнд зочилсон байна. За энэ үеэр энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өргөөгөө үзүүлж за мөн түүний гэр бүлийнхэнтэй уулзсан байна. За мөн энэ үеэрээ JD Vance-ийн хүүхдүүдэд нь 3 одоо ширхэг тогсны үд биелэгдэж найрсаг уур амьсгалыг бий болгосон байна. За энэ удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр орны хоорондын харилцааг улам сайжруулах, за мөн нөгөөтэйгүр хоёр орны хооронд үүсэж байгаа худалдаатай холбоотой хурцтмал асуудлыг намжих зорилгоор энэ одоо айлчлалыг хийсэн гэдэг мэдээллийг цагаан ордноос өгч байна. За Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Нарендра Модитой уулзах үеэрээ худалдааны яриа хэлцээ байгуулах асуудлаар ярилцсан байна. За Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп энэтхгээс Америкийн зах зээлд гаргаж буй бараа бүтээгдэхүүнд 26% татвар ногдуулахаар зарласан. Гэхдээ худалдааны харилцаа хийх яриа хэлцээ хийх боломж олгох үүднээс тухайн одоо татвар ногдуулах асуудлыг 90 хоногийн хугацаанд буюу 7 сарын 8-ны өдөр хүртэл бол төр зогсоогоод байгаа. За энэтхэг одоогийн байдлаар бол бусад бүх орны нэгэн адил 10% татварыг ногдуулж байна. За хоёр улс бол 2025 оны намар гэхэд худалдааны хэлцээрийн эхний үе шатыг байгуулах боломжтой гэж үзэж энэ чиглэлээр ажиллаж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд энэтхэг улсыг чухал холбоотно гэж үздэг. За ялангуяа энэтхэг номхон далайн бүс нутагт хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөө хязгаарлахад бол энэтхэг улс чухал холбоотон гэж хардаг. За энэ утгаараа энэтхэгтэй ойр дотн аюулгүй байдлын холбоог тогтоосон. За энэтхэг улс нь Америкийн нэгдсэн улс, Япон, Австрали зэрэг одоо 4 улсыг багтаасан аюулгүй байдлын яриа хэлцээнд оролцогч тал болдог. За энийг бол Quad гэж нэрлэдэг. За энэ Quad-ийн гол зорилгыг бол эдийн өсөн нэмэгдэж байгаа нөлөөг тэнцвэржүүлэх хүчтэй их гүрнүүдийн холбоо гэж үздэг. За Трамп бол энэ оны сүүлээр энэтхэгт болох дөрвөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор төлөвлөж байгаа юм байна. За Модигийн хувьд 2017-оос 21 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд бол Трамптай ажлын сайн харилцааг тогтоож чадсан. За энэ утгаараа бол энэтхэгийн ерөнхий сайд Америкийн нэгдсэн улсад бол айлчсан. За тэгээд 1-р сарын 20-ны өдөр Трампыг одоо цагаан ордонд буцаж ирсний дараа түүнтэй анх удаа одоо уулзсан дэлхийн улс орнуудын удирдагчдын тоонд Нарендра Моди багтаж байсан. За гэвч бол хоёр талын харилцаанд бас эдрээтэй асуудлууд бий. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол бас гадны цагаач, за ялангуяа бүчиг баримтгүй хууль бус цагаачтай тэмцэх үйл ажиллагааг явуулж байгаа. За энэ одоо үйл ажиллагаанд нь бол Нарендра Моди хамтарч ажилласан. За тийм учраас бол энэтхэг улс сүүлийн хэдэн сард бол Америкийн нэгдсэн улсаас хөөгдөж ирсэн олон иргэдэд хүлээн авч байгаа. За зарим хүмүүсийг албатан гаргах үед бол хүний эрхийг зөрчсөн ийм үйлдэлийг хийсэн гэж үзэж байгаа. За үүнд бол энэ үйлдэлийг хүлээн зөвшөөрсөн ерхий сайдынхаа ажлын албыг бол энэтхэгчүүд буруутгаж байгаа. За хэдийгээр бол энэтхэгийн зүгээс энэтхэгийн засгийн газрын зүгээс Америкийн нэгдсэн улстай цогцож Трампыг одоо аргадах бодлого хэрэгжүүлэхийг ирмэлзэж байгаа ч гэсэн Трамп бол энэтхгийг шүүмжилсэн хэвээр байгаа. За энэтхгийг бол тарифыг зөв бусаар ашиглагч тарифын хаан гэж нэрлсэн байна. За учир нь яагаад гэвэл Америкийн нэгдсэн улс энэтхэгтэй хийдэг худалдаанаас өөрөө алдагдал хүлээдэг. За тухайлах юм бол 2024 онд бол 45.7 тэрбум $ын алдагдлыг хүлээсэн юм байна. За хэдийгээр энэ алдагдал нь бол Хятадтай хийж байгаа худалдаанд өнгөрсөн жил 295 тэрбум $ын алдагдал хүлээсэнтэй харьцуулахад харьцангуй бага байгаа ч гэсэн Америкийн нэгдсэн улсад алдагдaltaй гэсэн энэхүү одоо мессеж нь бол Трампын санаа бодолд бол нийцэхгүй байгаа. Тийм учраас бол энэ одоо чиглэлд энэ худалдааны алдагдлыг бууруулах чиглэлд ажиллах сонирхолтой байгаа. За энэтхэг улс нь Америкийн нэгдсэн улстай хамгийн их худалдааны алдагдaltaй эхний 10 улсын 10 дугаар байранд бол ордог юм байна. За сүүлийн жилүүдэд бол энэтхэг улс гадагшаа экспортлох энэ бодлогыг бол эрчимтэй хэрэгжүүлж байсан. За анхандаа бол энэтхэг улсын хувьд бол 50 жилийн өмнө хүнсний хомсдолтой улс байсан бол хүнсний илүүдэлтэй улс болж хувирсан. Ийм учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бол тэргүүлэгч байдлаар бол экспортлж байгаа. За тухайлах юм бол энэтхэг улс дэлхийн цагаан будааны экспортын 40%-ийг хангадаг. За гэхдээ бол энэтхэгийн засгийн газрын зүгээс тариаланчтай хамгаалах дотоодын зах зээлдээ одоо үеийн ус мэт орж ирэх энэ гадны бараа бүтээгдэхүүний импортоос хамгаалахын тулд тарифа өндөр байлгасаар ирсэн. За учир нь яагаад ийм бодлого баримталдаг вэ гэхээр энэтхэг улсын хүн амын талаас илүү хувь нь газар тариалан хөдөө аж ахуйн салбарт бол ажилдаг юм байна. Тэгэхээр энэ одоо хүмүүсийнхаа эрх ашигыг хамгаалах зорилгоор ийм бодлого
баримталдаг. За энтгэг ус нь сам хорхой, хүнсний ногоон, ханд, за мөн кастрын тос, хар перцийг бол гадагшаа экспортлдог. За харин Америкийн нэгдсэн улсаас самар, алим, буйз, пистачо самар зэргийг бол авдаг юм байна. Америкийн хувьд бол худалдааны балансыг тэнцвэржүүлэх зорилгоор энтгийг гайлын татвараа бууруулахыг шахаж байгаа. За улмаар энэ нь бол Америкийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг одоо энтгийн зах зээлд нэвтрэхэд илүү хялбар болгох ийм зорилгыг тавьж байгаа. За харин энэ энтгийн тариачд бол тарифыг бууруулах асуудалд эсэргүүцэлтэй хандаж байгаа. Тийм учраас түүний одоо GD Vance-ийн айлчлалын үеэр бол түүний зургийг шатаах ийм одоо эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа. За тэгээд түүнийг бол энтгэс явахыг бол шаардж байгаа. За мөн хоёр талын хооронд өрнөсөн яриа хэлцээний үеэр эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. За энтгэг улсын хувьд бол эрчим хүчнийхаа их үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой байгаа. За тэр дундаа цэвэр эрчим хүчний технологи, цөмийн технологид бол хөрөнгө оруулахад Америкийн дэмжлэгийг хүсэж байгаа. За GD Vance-ийн айлчлал нь бол зөвхөн одоо дипломат болон улс төрийн зорилготой болохоос гадна бол хувийн шин чанартай. За учир нь гэвэл түүний эхнэр нь бол энтгэг гаралтай Usha Vance. За тийм учраас бол эхнэр хүүхдүүдийнхээ хамт одоо эхнэрийнхээ гэр бүлийн төрлөх нутаг болох энтгээр зочлох. За энэ үеэрээ Ашатрахам сүм болон Таж Махалыг үзэх ийм зорилготойгоор айлчилж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол энэ энтгийн хамгийн том худалдааны түнш бөгөөд экспортын том худалдаа авагч байдаг. За хоёр улсын хоорондын худалдаа 2024 онд 128 тэрбум $. Байсан. За ингээд худалдаагаа бол 2030 он гэхэд 500 тэрбумд хүргэх ийм амбицтай зорилгыг тавиад байгаа. За энэхүү айлчлал нь бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчдийн түвшинд хийгдэж байгаа ийм томоохон айлчлал болж байна. За энэ удаагийн айлчлалаар хоёр тал холбоотны харилцаа буюу түншлэлийн одоо өндөр хэмжээний харилцааг бол тогтоосон, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлд өндөр хэмжээнд ажилладаг боловч эдийн засгтай зарим холбоотой асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ удаагийн айлчлал бол тухайн зорилго, үйлчлэх зорилгоор энэ удаагийн айлчлалыг хийсэн байна.